За сайн бацгаана уу хүмүүдээ. Та бүхэндээ дараагийн зөвлөмжөө хүргье. Y-100K экспериментийн шугам функцийн графикийг бид одоо үзэж яваа гэсэн байна. За энэ бодлогын тухай ойлголтыг одоо олж авахд багш дараах хэлбэрийн бодлогыг оруулж ирж байна. За торхон 100 литр ус байсан. Түүний цогийг нээж ус хойжуулсан. За 5 минут тутамд савн дох ус 10 литрээр багасж исэн бол торх хэдэн минутын дараа хоосон болох вэ? За энэ хамаарлыг хүснэл томьёо графикаар илэрхийлээрэй гэсэн ийм одоо бодлого байна. За бодлогын өгүүлбэрээ маш сайн уншаарай. За юунаас хамаарч болох вэ гэдгийг бид нэр бодлогын төслөөс харна. За хугацаа байна. Мөн усны төвшин ус байна. Тийм ээ. Тэгэхээр багш нь тутмын хүснэгтэй байгуулъя. За эхний одоо дээд нүдэнд нь хугацаа x минут. За 20 дахь нүдэндээ ус нь y литр. Тэгээд эхлээд бол хугацааны тутам 100 литр устай байсан. За тэгэхэд бол ус гойжоогүй байсан. За 5 минутын дараагаар 10 литрээр багассан. За тэгэхээр ямар хамаарал байх вэ? 100-аас 10-аар хорогдно гэсэн. За дахиад 5 минут болтоо ус одоо 10-аар багасна. 80 болно. Дахиад 5 минутын өнгөрлөө 15 минут боллоо. Энэ маань 10-аар багасна. 70. За дахиад одоо багассан 60. Тийм. Энд 70 байх нь шүү дээ. 10 он. 80. 70. 20 минут боллоо 60. 25 минут боллоо 50. За гих мэтчлээ. Ингэж явж байгаа багш нь 40 минутны дараагаар усны төвшин хэд болох вэ гэдгийг олъё. Энэ бол 20 литр устай болно. За 50 минутны дараагаар ус маань бол гойж яах дууссан байна гэдгийг харж байна. За та залхуур авахгүй бол энэ 25, 30, 35, 40, 45, 50 гэдэг энэ хугацаануудыг одоо бичиж болно. За тэгвэл ус бол хэдэн минутны дараа хоосон болох вэ гэсэн асуулт 50 минутны дараагаар яах вэ? Сав усгүй болох нэ. За энэ хамаарлыг хүснэгтээр гэсэн. За бид хүснэгтээр харуулчлаа. Графикаар илэрхийлээрэй гэсэн. За графикаар илэрхийлэхийн тулд за бид нар тэгшинцэлт координатын системээ зурна. За тэгшинцэлт координатын системээ зураараа өгдөө. За 2 хамаарна. За энд болох тогоон зэрэг хэвтэй тэмдэглэх нь бол бид нар хугацааг авсан. За 5 минутаар нэмэгдэж ийн гэсэн учраас утга нь 5, 10, 15, 20, 25, 30, 35, 40, 45, 50. Одоо 60 гэх ийм байдлаар авлаа. За босоо тэмдэглэгт усны төвшин буюу ус литрээр хэмжигдэж байгаа. За 10, 10-аар багасна гэсэн учраас 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100. За ингээд тэмдэглээрэй бүгдээ. За одоо олсон цэгүүдээ тэгшинцэгт координатын систем дээр яах вэ? Зурж болно. За тэг үед мэдээж юу? 100. За шүү. 5 үед 90. 5 үед 90. 10 үед 80. 15 үед 70. 20 үед 60. За гих мэтчлийн яваа 25 үед
25 үед 50. За хугацаа ихсээд байгаа. За бүр 40 үед авсан багш нь 40 үед 20. За 50 минутны дараа хоосорсон. За энэ зүйлээ олчих. За бүх зүйл. За тодорхой ойлгомжтой тохиолдолд тэг 50 гэсэн энэ хоёр хүн утгыг аваад шулуун байгуулж болно. За энэ маань ямар томьёогоор дээрх хамаарлыг илэрхийлж байна вэ гэдгийг бас харж болно. Өөрөөр хэлбэл энэ утгаас харахад 100 литр ус байж исэн. За энэ утга 2 дахин X утга 2 дахин аваад 100-аас асгаад 90 10 гаргасан. X утгыг 2 дахин аваад 100-аас аслаа 80 15-ыг 2-оор 2 дахин үржүүллээ 70 100-аас аслаа 70 мэтчлэн эерэг тэнцүү 100-аас хасдаг нь 2x гэсэн томьёогоор дээрх хамаарлыг яах нь функц төрсөөр илэрхийлж байна. За мөн энэ бэлсэхүүл за бид нар шугам функцийн графикийг эерэг тэнцүү kx-тэй нэмдэг нь b гэсэн шугам функцийн илэрч хижиж болно. Тэгвэл эерэг тэнцүү хасах 2x-тэй нэмдэг нь 100 гэсэн ийм одоо хэлбэрийг бичиж болно. Өөрөөр хэлбэл k-гийн утга сөрөг байгаа тохиолдолд одоо 1 ба 2 ба 4 дугаар хүчийг дайрсан ийм шулуун шугам байна гэсэн ийм дүн. За шугам функцийн график гэсэн энэхий ойлголтыг багш нь бодлогоор өглөө. За бичээд аваа хүмүүдээ. За графикаа сайжруулаарай хүүхдүүдээ. Графикаа сайжруулаарай. За энэ бодлогоноос харахад дараах дүгнэлтийг хийж болно бид нар. За шугам функцийн график нь эерэг тэнцүү kx дээр нэмэгдэн b гэсэн томьёогоор өгсөн функцийг шугам функц гэж бид нар нэрлэдэг. За энд байгаа k бол үнцгийн коэффициент буюу налалт гэж нэрлэдэг. B-г сул гишүүн гэж нэрлэнэ. За энэ томьёо шууд хамаарлыг итгэх учраас шугам функцийн график бол шулуун байх нэ. Шууд хамаарлыг итгэх тул шугам функцийн график бол шулуунаар зурагддаг байх. За аливаа хоёр цэгийг дайруулан цорын ганц шулуун татаж болох учраас шугам функцийн график байгуулах хоёр цэгийн координатыг нь байгуулахад яах вэ? Хангалттай. За одоо хэдүүлээ хамтраад y тэнцүү x 2x за y тэнцүү 2x-тэй нэмэх нь 6. За y тэнцүү 2x-ээс хасган 4 гэсэн функцийн графикуудыг байгуулъя. Функцийн графикуудыг байгуулъя. За функцийн графикыг байгуулахын тулд эхлээд бид утгын хүснэлт нөхөн за x хувьсагч y функц утгын хүснэлтээ нөхөн за x-ийн оронд бид нар одоо хамгийн хэлбэрээр тэг гэсэн утгыг авлаа. Тгийг тоогоор үржүүлээд тэг. За хасах 3 гэсэн утга авлаа. Бас 3-ыг 2-оор үржүүлээд хасах 6. За энэ бол b нь тэгтээ тэнцүү байна. b нь тэгтээ тэнцүү байна. К тэгээс
их байгаа учраас 1 болон 3 дугаар мөчийг дайрсан график байж болох юм аа гэж таамаглаж болно. За 2 дахь функц дээрээ мөн тэгийг авъя багшин. 2-ыг тэгээр үржүүлээ, тэг 6-ыг нэмлээ. Тэг үед 6. За функцийг 2-оор түрүү чи 2x-ийг 6 гэсэн утгаар нэмэгдүүлсэн байна шүү дээ. За энд хасах 3 гэсэн утгыг авъя. Хасах 3 гэсэн утгыг авъя. 2-ыг хасах 3-аар үржүүлээ, хасах 6. Хасах 6 дээр 6-ыг сөрөг 6 дээр 6-ыг нэмлээ. Тэг. За энд бол b гэсэн утга бол 6-тай тэнцүү байцуул гişүн. За мөн k гэсэн коэффициент тэгээс их байгаа учраас за энэ бол 1 3 дугаар мөч дээр орчихно. За энд мөн 1 ба 3 дугаар мөч дээр байрлах нь тодорхой байна. За энд мөн тэг гэсэн утгаа авчи. 2-ыг тэгээр үржүүллээ, хасах 4. 2 гэсэн утга авчи. Аль амар утгаал авна штэ. 2-ыг 2-оор үржүүлээ 4. 4-өөс 4-ийг хаслаа тэг. За энд b-ийн утга бол хасах 4-тэй тэнцүү байна. К коэффициент тэгээс их учраас мөн 1 3 дугаар мөчтэй шулуумаа байрлах нэ. За функцийн графикийг байгуулахын тулд илүү утгын өснөлт байгууллаа. За тэгээд багш нь мөн BK гэсэн коэффициентуудаар тусднаас шинжилгээ хийж авлаа. За дэвтэртэй тэгш өнцөг координатын автгаагаа яах вэ? Байгуулнаа. Зураараа өгтүүдээ. За зэрэгцээ зураад яваарай. За эхний функцийг утгын өснөлтөөс хараад байгуулна. Тэг үйдээ тэг үед тэг хасах 3 үед тэгэхээр 1 2 3 за хасах 3 үед хасах 6. За энэ хасах 6 байна. За эндээс перпендикуляр болгоно. За мөн эндээс перпендикуляр болгоно. За энэ дээр нэгцэх. За одоо энэ графикаа байгуулаарай хүүхдүүдээ. 2 цэгийг дайруулаад шулуун татчихуулна. За энэ бол y тэнцүү 2x функцийн график байгуулагдчихна гэсэн. Y тэнцүү 2x гэсэн функцийн график байгуулагдчихна. За дараагийн утгын өснөлтөд байгуулъя. Тэг үед 6 1 2 3 4 5 за 6. За тэг үед 6. Хасах 3 үед тэг. Хасах 3 үед тэг гэсэн зүйл байна. За энэ хоёр зүйн холбоод шулуунаа татчихъя. Шулуун шугам үүсчээ. Y тэнцүү kx төрөлтөнд b хэдийн шугам функцийн график бол шулуун байдгаар бичирсэн. За энэ функцийн график бол за энэ дээр нэвччихээ өгшин y тэнцүү 2x дээр нэмэх нь 6. За энийг цааш нь ингэж өчиж болно. Y тэнцүү тэнцүү 2 халтнанд гаргачихна. X дээр нэмдэг нь 3 гэсэн функцийн график маа гэж бас үзэж байна. За
Яагаад багш нь ингэж хэлж ийнэ гэхээр дараа квадрат функцийн график агуулгад энэ маш чухал байдаг. За функцийн графикууд ерөнхийдөө ижидүгээр явагдах нь шүү дээ. За тэгээд эндээс ажиглалт хийхээр энэ коэффициент k гэсэн коэффициент адилхан байгаа учраас энэ хоёр маань параллелээр зурагдчихээн. За тэгээд эндээс x-ийг болох юм бол x тэнцүү хасах 3 болно. Тэгвэл тэгшинц тоолд ихээс зүүн гарт тишээ 3 нэгжээр яах нь зөөгдөж байна. За энэ коэффициент бол энэ b гэсэн коэффициент 6 байна. 6 байна. Энэ зүйлийг ажиглаж харж болох юм. Энэ зүйлийг харж ажиглаарай. За дараагаар нь багш нь дараагийн функцийн график бол y тэнцүү 2x-ээс хасах нь 4 баг. За тэг үйдэг хасах 4. 1 2 3 4. За энд бол хасах 4 гэсэн утга болж байгаа. 2 үйдэг 1 2 гэсэн үйдэг тэг. Ийм хоёр цэгийг утгын үснэлтээр олсон. За мөн дайруулаад шугамаараа холбочих. За энэ бол y тэнцүү 2x-ээс хасдаг нь 4 гэсэн функцийн график байна. 2x-ээс хасах нь 4 байна. За нэг мөн өөр хэлбэрээр альтны өмнө 2-ыг гаргачих юм бол x-ээс хасдаг нь 2-ийн x-ээс хасах нь 2 гэсэн хэлбэрт шилжүүлнэ. За b коэффициент хасах 4 байгаа энд. За дараа нь эндээс x-ийг бол x тэнцүү 2. Дараа утгын хүснэгт хамаарахгүйгээр бас байгуулах боломжийг багш нь хэлж өгнө. За дандаа утгын хүснэгт зураад байлгүй. Тэгээд энэ хэлбэрийг бодохдоо ийм хэлбэр шилжүүлсэн. За энэ b гэсэн цэгээ олчихсон. За дараа нь эндээс x болохоор x тэнцүү хасах 3 гэсэн олсон хоёр цэгээ дайруулаад шулуунууд тавьсан. За энэ хэлбэр дээр болохоор энэ хасах 4 гэсэн цэгийн b цэгийн тэмдэглэсэн. За тэгээд эндээс 2-ыг гараа x тэнцүү 2 2 гэсэн цэгээ оллоо. Дайруулаад тавлаа. За ерөнхий зүй тогтолцоог та хэд бол харж байгаа бах. Ерөнхий зүй тогтолцоо. За коэффициентууд бол адилхан үйдэг. Дандаа ямар шулуунууд гарч ийнэ? Параллел шулуунууд гарч байна. Хоёр шулуун бол яах нь огтлол цохгүй байна. Энэ гурван коэффициент нь нэг тохиолдолд нэг ч ерөнхий шийдвэр байна гэсэн үг юм аа. За чи дараа хүүхдүүдээ. За гэрийн даалгавартаа. За энэс дүгнэлт сайн хийгээрэй хүүхдүүдээ. Зөөж болох нэ гэсэн ийм санаа байна шүү дээ. Y тэнцүү коэффициентууд нэгжил тохиолдолд 2 гэсэн y тэнцүү x гэсэн 2x гэсэн функцийн графикаа байгуулж та бид нар. За y тэнцүү 2x-аас 4 гэхээр 4 нэгжээр яах нь доош зөөсөн ийм параллел шулуун байж болох нь. За y тэнцүү 2x-тэй нэмэгдэн 6 b коэффициент оллоо. Тэгээд y тэнцүү 2x гэсэн үндсэн функцийн графиктаа параллел шулууныг яах нь татчих болох нэ гэсэн юм харагдаж байна. За гэрийн даалгавартаа. За y тэнцүү хасах 3x дээр нэмэгдэн 1 хасах
3x-аас хасдаг 2 гэсэн функцүүдийг нэгдүгээр утгын хүснэгтийн нөхөн тусвардан саях шиг за функцүүдийн графикуудыг нэг хавтгаад байгуулна. Яагаад гэвэл энэ коэффициентуудыг жишээ саяын дүгнэлтийг хэлэх гэж байна. За тэгээд дүгнэлт хийн. За 2 дугаар даалгавар нь y тэнцүү хасах 3x-ээр нэмэлт нь 1 гэсэн функцийн b-ийн утгуудыг яах болно. b болон k-ийн утга хэдий тэнцүү байна вэ гэдгийг харж байгаа. Шугам функц маань угаасаа y тэнцүү kx-дээр нэмэлт нь b гэсэн хэлбэртэй байгаа. Хараад шууд харж болно. За дараагаар нь y тэнцүү 3x-ээс хасах нь b гэсэн функцийн график 2 1 гэсэн координаттай а цэгийг дайрах бол b-ийн утгыг яах вэ? Олоорой гэсэн даалгавар байна. Даавчиг аваарай бүгдээ. За ингээд даалгавраасаа хийгээрэй. Анхаарал тавьсан баярлалаа.